Энэ удаагийн шалгаруултан дээр Монгол Улсын гавьяа жүжигчин дуучин Сарантай ягчийнхаа Чамайг хүлээн гэдэг уянгийн дууга pop дуу тэрийг дуулна да. За энэ жил их гоё шинжил болж байгаа шиг байна миний хувьд. Бас сонин содон. Тийм болохоор надад гоё амж үзэгчдэд маань бас их гоё явахаа энэ жил шинэ жилийн минь төргий сайхан баярлаарай. Амжилт хүсье. Дараагийн шинэ жил тултал ажил бүтээлээр дүүрэн байхыг өрөөё. За тэгээд 2015 оны гайхалтай сайхан хаалт болж чадах зүйл бол My Voice-ийн хувьд тэнцсэн гэсэн тэр хариуг авах бах гэж бодож байна. Тийм болохоор сайн хичээгээрэй. Хичээнэ. Баярлалаа.
За тэгээд тэнцээд гараад ирсний дараа самбарт маань юу гэж бодогдож байна? Нэг том давааны ард гарсан юм шиг л байгаа. Их хөнгөрсөн байна уу? Өнгөрсөн өстэй сайхан болчлоо. Өнөөдөр нь бүтэн нойртой онох байхаа. Дэмжээний бэлгэлтэй байх үеүдд бол байнгын догтлоостой ерөөсөө олигтой унтаж чадаагүй. Тийм яана гэж бодож байгаа юм чи ер нь айгүй айсан. Өнөөдөр арай тэгвэл нэг сайхан амархан байна. Гэтэл одоо дахиад л нэг шат цааш энэ цаана хүлээж байгаа шүү. Харин ойрхон байгаа хичээнэ. Сайн бэлтэнэ. За самбартай амжилт хүсье. Дөрөвдүгээр шалгаруулалтан дээр эргээд болцъё. Баярлаа.
Энэ удаагийн шалгаруултан дээр Монгол Улсын гавьяа жүжигчин дуучин Сарантай ягчийнхаа Чамайг хүлээнэ гэдэг уянгийн дууга pop дуу тэрийг дуулна да. За энэ жил их гоё шинжил болж байгаа шиг байна миний хувьд. Бас сонин содон. Тийм болохоор надад гоё амж үзэгчдэд маань бас их гоё явахаа энэ жил шинэ жилийн мэнд хүргэе. Сайхан баярлаарай. Амжилт хүсье. Дараагийн шинэ жил тултал ажил бүтээлээр дүүрэн байхыг өрөөё. За тэгээд 2015 оны гайхалтай сайхан хаалт болж чадах зүйл бол My Voice-ийн хувьд тэнцсэн гэсэн тэр хариуг авах бах гэж бодож байна. Тийм болохоор сайн хичээгээрэй. Хичээнэ. Баярлалаа.